Японы тухай бодохоор бид түүний баялаг, соёл уламжлал, хоол хүнс, мөн өндөр боловсон ёс суртахуунтай гэдгээр нь Япон хүмүүсийг сандаг. Мөн Японыг аюулгүй орон гэж ойлгодог. Аз тивийн бусад хэсэгтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр үнэн байж болох ч нэг асуулт гарч ирнэ. Япон үнэхээр эмэгтэйчүүдэд аюулгүй орон мөн үү? Японд амьдарч буй эмэгтэйчүүдийг өдрийн цагаар хүртэл бэлгийн дарга оруулж зөв бус үйлдэлд өртдөг тухай олон түүх бид сонсдог. Үүнтэй ижээсвэл солонгосч тохиолддог гэдгийг хэлэх хэрэгтэй. Олон нийтийн нүдэнд гялсаж харагддаг нийгмийн араас үргэлж харанхуй тал гарч ирдэг. Өнөөдрийн хэрэг бол үнэхээр цочирдон бөгөөд Япон улс эмэгтэйчүүдэд аюулгүй орон биш байж болохыг эргэн сануулсан үйл явдал юм. Ялангуяа буруу газар, буруу цаг, буруу хүмүүстэй тааралтвал ийм зүйл тохиолдож болохыг анхааруулсан дугаар болно. Японд гендер цэвэрлсэн гэмт хэргийг ихэвчлэн үл тоодог. BBC-гийн баримтат кинонд дурдсанаар ийм төрлийн гэмт хэрэг маш их гардагч хохирогчд ичих, буруутгах үе гэдэг айдсаас болж мэдүүлэг өгөхөөс зайлсхийдэг. Учир нь бэлгийн хүчирхийлэл гэдэг зүйл бол худал домог мэт ойлголт олон Аз оронд тэр дундаа Японд хүчтэй хിവэр байна. Дээрэс нь бэлгийн хүчирхийллийг өдөөсөн, доромжилсан агуулгатай бичрэхүүдийг хитрхи хэвийн сонирхол гэж ойлгуулсан нь энэ байдлыг улам дордуулдаг. Бэлгийн дарамт хаанч тохиолдож болно. Өөрийн гэр, хувийн орон зайдч эсвэл олон нийтийн газар болох метро дээрч. Японд үүнийг жикан гэж нэрлэдэг бөгөөд энэ нь олон хүнтэй нийтийн тээврийн давуу талыг ашиглан эмэгтэйчүүдийг ирж дарамталдаг ирчүүдийг хэлдэг. Энэ бүхнээс өнөөдрийн хэрэг юунд суурилж байг ойлгоход хангалттай байх. Тэгвэл өнөөдөр бид Япон их сургуулийн нэг бохир жигшүүртэй клубыг ярилцсан. Энэхүү клуб эмэгтэй оюутнуудыг ашиглаж эрэгтэй гишүүдтэй олз болгон өгөх зорилготой анх үүсгэн байгуулагджээ. Энэ нь Японд дуйлан тарьсан супер фри хэмээх хэргийн тухай юм. Их сургууль бүр клуб дугуйлангуудтай байдаг. Зарим нь цөөхөн, зарим нь бүр маш олон. Эдгээр клуб нь оюутнуудын хичээлийн бус цагаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх үйл ажиллагааны талбар эсвэл зүгээр л хоббигоороо нэгдэн цуглардаг газар юм. Гэвч итгэмээргүй санагдагч бэлгийн хүчирхийллийн зорилготой клуб гэж байдаг гэдгийг та мэдхүү. Эхэндээ би тиймэрхүү клубт хинч эрүүл ухаантай хүн элсэхгүй биз гэж бодсон. Гэтэл үнэндээ ийм төрлийн нууц бүлэг олон сургуулийн цаана нуугдж байдгийг олж мэдлээ. Мэдээж тэд клуб ээлтод эмэгтэйчүүдийг хуурч мэхлээд ирчүүддээ өгдөг газар гэж зарлахгүй. Гаднаасаа бол жирийн хөгжилтэй клуб шиг харагдана. Гэвч тэд эмэгтэй гишүүдээ эсвэл бүр гадны охид эмэгтэйчүүдийг хүртэл бай болгодог байжээ. Тийм төрлийн бүлгүүдийг нэг бүрчлэн олж илрүүлэхэд үнэхээр хэцүү. Дээр нь хохирогчд өөрсдөө мэдээлэхээс айдаг болохоор бүрч хүнд. Тэдний ихэнх нь мансуурсан эсвэл хин нэгний дарамтанд орж аимшигтай үйлдэлийн хохирогч болдог. Супер фри нэртэй клубын хэрэг бол ийм явдлын хамгийн алдартай жишээний нэг юм. Энэ клуб анх 1982 онд байгуулагдаад Васеда их сургуулийн жирийн найз нөхдийн цуглаан гэсэн маягийн клуб байсан. Васеда бол Японы шилдэг их сургуулиудын нэг. Сайн дарга, том компани захирлууд олноороо төгссөн газар. Гэхдээ ийм нэр хүндтэй сургуулийн нэрийг энэ хэрэг нэг мөсөн баллаж орхисон. Эсвэл магадгүй ийм асуудал аль хэдийн олон жил болсон ч хинч дуурдаггүй байсны илэрлэж байж мэднэ. Супер фри яг хизэнээс ийм гэмт хэргийн бүлэг болсныг хинч мэдэхгүй. Анх угаасаа жирийн оюутнуудын клуб байсан байж магадгүй. Гэхдээ нэг оюутан удирдагч болсноор бүх зүйл огцом өөрчлөгдсөн. 1995 онд Шинэй Жудо Вата гэдэг 2 дугаар курсын оюутан клубын ахлагч болсон бөгөөд тэр үеэс супер фри бусад клубээс огтур нэр хүндгүй зэрлэг гэмээр зохион байгуулалттай бүлэг болох хувирсан юм. Одоо Вата өөрөө ямар хүн байсан талаар жаахан ярив. Тэр 1993 онд Токио их сургуульд элсгээр төлөвлөж байсан ч өөрийгөө илүү нэр хүндтэй болохыг хүсдэг их амбицтай залуу байж. Тэгээд Васедагийн элсэлтийн шалгалтыг дахин өгөөд тэнцэн байдаг. Ингэж л тэр супер фри клубын тухай мэдэж охидтой хөгжилтэй үдшилэг хийдэг гэж сонсоод нэг их зүйл бодолгүйгээр шууд л орсон бөгөөд маш хурдан нэр хүндтэй болж эцэст нь клубыг удирддаг болсон. Супер фри зөвхөн Васедагийн оюутнуудад хязгаарлагдаагүй. Тэд бусад сургуулийн дугуйлангуудтай нийлж нэг том бүлэг болжээ. Тэдний гол ажил нь Токиогийн клубууд, ялангуяа Ропponгийн орчмоор үдшилэг зохион байгуулах байсан. Гэхдээ
гэмт үйлдэлээ нууцлахын тулд Вата клубийнхэнд дасалбарыг зөвхөн найдвартай хүн эсвэл шинээр орж ирсэн дуршлаггүй оюутнууд л өгөхийг зааж өгдөг байв. Гаднаас нь харахад Супер Фри бол жирийн ахан дүүсийн маягийн клуб шиг харагддаг. Гэхдээ үнэндээ тэд маш том, амжилттай, зохион байгуулалттай бүлэг болсон байв. Васадагаас гадна Токиогийн бусад нэр хүндтэй сургуулийн оюутнууд хүртэл гишүүн байж. Зарим мэдээлэлээр тэд 5 салбар 30 орчим ажилтан бүр Токиод өөрсдийн офистэй байсан гэдэг. Тэд үнэндээ тасалбараа үнэгүй тараадаг байсан юм. Вата жилд ойролцоогоор 10 сая йен буюу 70 мянган орчим $10 орлого олдог байсан гэдэг. Гэхдээ тэдний зорилго мөнгө биш. Тэдний гол байна эмэгтэйчүүд байсан. Супер Фри клубт ихэвчлэн залуу оюутнууд тэр дундаа алдартай биш жижиг сургуулиудаас охид ихээр ирдэг байв. Учир нь тэд эмзэг, туршлагагүй Токио хотын өндөр зэндааны амьдралд хүрэх гэсэн хүсэл нь тэднийг уйрханд оруулдаг байсан. Энэ хэргийг судалсан мөрдөгч Дайчи Тайко уг явдлыг анх нэгтэлж эхэлсэн. Түүний хэлснээр Токиогийн том сургуулиудад сурдаггүй охид эдгээр үдшилгүүд жинхэнэ Токио амьдралын өнгө төрх гэж бодон итгэдэг байв. Зарим хохирогч шүүхтэр бүр бүлэглэлийн хүчирхийлэлд сайн дураараа зөвшөөрсөн. Эсвэл клубын гишүүдтэй харилцаатай болсон гэж хүртэл мэдүүлсэн байдаг. Тэдний хэрэгжүүлдэг арга барил үргэлж ижил байдаг. Үдшилэг эхлэхэд огтыг ариг уулган согтоож дараа нь ариун цэврийн өрөө рүү аваачна. Ингэж тэднийг бараг ухаангүй болтол арих уусгаж эсэргүүцэх чадваргүй болгодог. Дараа нь Супер Фригийн гишүүд ээлж дараалан хүчирхийлдэг байв. Зөвхөн зөвшөөрөх төдий биш. Бүр Вата өөрөө ийм үйлслийг ах дүүсийн эв нэгдлийн бэлэг тэмдэг гэж клубийнхэндээ уриалдаг байсан. Тэр бүр энэ үйлдэлд оролцохгүй бол та манай бүлгийн жинхэнэ гишүүн биш гэж хэлдэг байжээ. Үнэхээр эрүүл сэтгэх ухаантай хүн ийм үгийг сонсоод шууд дагаж оролцсон гэдэг аимшигтай. Энэ төрлийн гэмт хэрэг зөвхөн баарны ариун цэврийн өрөөнд ч болдоггүй байв. Хажуугийн гудамж, шатны хонгил, зочид буудал бүр Ватагийн эсвэл гишүүдийн гэртэж болдог байсан. Тэд хамгийн эмзэг мөн гадаад төрхөөрөө тодорч харагддаг охтыг сонгож 90% хүртэлх хүчтэй арих хольж өгнө. Хэрв тэр нь хангалтгүй бол мас уруулах бодис хүртэл ашигладаг байв. Ихэвчлэн тэд үйл явцыг зураг болгон авч баримтжуулдаг. Энэ нь дараа нь хохирогчдыг айлгаж, дуугүй байлгах зэвсэг болдог байв. Ийм аргаар тэд хохирогчдыг удирдах, хаанч гомдол гаргаж чадахгүй болгодог. Мөн Кишимото гэдэг нэг гишүүн тэмцэж буй хохирогчдыг тайвшруулдаг тусгай үүрэгтэй байсан гэж мэдээлдэг. Тэд олон жилийн турш цагдаагийн хараанд өртөлгүй ажилласан. Нийтдээ 100 орчим эмэгтэй Супер Фригийн гишүүдийн халдлаганд өртсөн гэж тооцоолжээ. Мөн 50 орчим эрэгтэй хүчирхийлэлд оролцсон гэсэн мэдээлэл байдаг. Хэдэн удаа ийм хэрэг хийснийг ч яг тодорхойлох боломжгүй. Зарим нь зөвхөн 1-2 удаа хийсэн гэж хэлсэн байхад бус 15 хүртэлх удаа оролцсон гэж мэдүүлжээ. Гэмт хэргийн шинж чанараас болоод хохирогчдын тоо, холбогчдын тоо нийт давтамжинд яг таг тогтоох боломжгүй. 2001 онд Вата болон Супер Фригийн 2 гишүүн 19 настай нэг эмэгтэй оюутныг Ватагийн гэрт хүчирхийлж 2003 оны 4 сард Вата болон бүлгийн 12 гишүүн Роппонгийн нэг барилганд 18 настай охиныг хүчээр авч дараа нь Ватагийн гэрт аваачин дахин хүчирхийлсэн. Мөн тухайн оныхоо 5 дугаар сард Вата 4 гишүүний хамт мөн л Роппонги дахь тэрэл байшинд 20 настай эмэгтэйг хүчирхийлжээ. Эдгээр 3 хэргийг онцолж буй шалтгаан нь Вата болон Супер Фригийн ердөө 13 гишүүнийг зөвхөн энэ 3 хэрэг дээр үндэслэн баримтжилсан явдал юм. Өөрөөр хэлбэл гарсан зүйлсийн өчүүхэн хэсгийг л хууль цаасанд хүргэж чадсан. Эмэгтэйчүүд олноороо ижил төстэй мэдүүлэг өгч гарч ирсэн ч тэдний ихэнх нь миний гомдлыг албан ёсоор бүртгэхгүй байгаасаа гэж хүссэн байдаг. Магадгүй баригдсан хүмүүс бол мөсөн уулын орой төдий. Харин үлдсэн нь өшөө авах, сүрдүүлэх аюултай байж магадгүй гэж айсан байх. Ватад 14 жилийн хорихаал оноосон бол бусад гишүүдэд 28 сараас 10 жил хүртэл ял өгсөн. Ватагийн ялыг дээд хэмжээгээр өгөөгүй нэг шалтгаан нь түүний эцэг хохирогчдод нөхөн төлбөр өгөх тухай хүсэлт гаргасан явдал. Гэхдээ энэ нөхөн төлбөр нь зөвхөн 3 хэрэгт хамаарсан. Гэтэл ийм аимшигтай гэмт хэрэг хийсэн хүмүүс ичээд зовхын оронд ялч итгэлтэй давж заалтах зоригтой байсан. Вата 2003 онд анхны шийдвэрт давж заалтсан ч Токиогийн өндөр шүүх 2005 оны 6 дугаар сард энэ хүсэлтийг нь шууд няцаасан. Үүний дараа тэд дээд шүүхэд хандсан ч 2005 оны 11 сард дахин татгалзсан хариу авчээ.
Мэдээлснээр Ватагийн ял 2017 онд дуусах ёстой байсан ч тэр түүнээс өмнө цагаатхан суллагдсан гэжээ. Одоогоор тэр нэр хаягаа сольж Осакад амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ хэрэг Японы бэлгийн хүчирхийллийн хуульд өөрчлөлт хийх гол шалтгаан болсон. Шинэ хуулиар бүлэглэл хүчирхийлсэн үйлдэлд тусдаа ангилал, тусдаа хариуцлага онох, бүлгийн хүчингийн хэрэг гэсэн залт эрүүн хуульд нэмэгдсэн. Яагаад ийм өөрчлөлт хэрэг болсон бэ гэвэл хуучин хуулинд маш том зөрүү байсан. Дээрэм хийсэн бол хамгийн багадаа 5 жил, бүлгийн хүчирхийлэл хийсэн бол ердөө 2 жил байсан. Энэ нь хүний нэр төр, бие махбодын үнцэн, өмч хөрөнгөөс ч бага үнэлэгдэж байна гэсэн ноцтой шүүмжлэлийг дагуулсан. Тэгээд дээрээс нь тухайн үеийн засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ясао Фукудо 2003 оны 6 дугаар сард сэтгүүлчдтэй ярьж байхдаа энэ хэрэгтэй холбоотой маш торомжилсан, бүр гаж маягийн үг хэлсэн. Тэр зарим эмэгтэйчүүд өөрсдөө л над дээр ирэх гэж байгаа юм шиг харагддаг. Ирчүүд араатан учраас энэ бол эмэгтэйчүүдийн өөрсдийн буруу гэж хэлсэн байдаг. Үнэхээр ийм зүйл хэлнэ гэдэг бол ямар хүн гэдг нь ойлгомжтой. Зүгээр нэг алдаа гаргасан гэх зүйл биш. Хожим Фукуда миний хэлсэн үгийг буруугаар мушгсан гэж мэдгдсэн ч олон нийт түүний тайлбарыг хүлээн аваагүй юм. Судлаад явж байхдаа Японд зарим ирчүүд секс болон хүчирхийллийг хэрхэн хүлээж авдаг талаар үнэхээр гайхамшигт зүйл олж мэдсэн. 90-ад онд Redman гэдэг нэг аним гарсан байдаг нь тэнд нэг баатар нь буруу зүйлийг додон харилцаанд орох замаар засдаг гэсэн шууд утга ураатай аним гарч тэгээд ийм анимыг өнөөдөр ч зарим ирчүүд үзэж зугаацдаг гэж байгаа. Энэ тухай нэг сонирхолтой тайлбар таарлцсан нь нэг манга цуглуулагчдын хэлснээр дэлхийн 2 дугаар дайнд Япон ялагдсны дараа ирчүүдэд нэг тийм доогуурхан дорд мэдрэмж үүссэн гэдэг. Дайнаас өмнө ирчүүд өөрсдийгөө давмгай, байр суурьтай, ялангуяа эмэгтэйчүүдээс дээгүр гэж мэдэрдэг байсан бол дайны дараа тийм мэдрэмж нь алга болсон бөгөөд тэрийгээ сэргээхийн тулд ийм төрлийн контентийг хэрэглэдэг, бүр зарим нь туйлширсан тохиолдолд бодит амьдралтайгаа холих хэмжээнд хүрдэг ч гэж ярьсан байдаг. Эмэгтэйчүүдийг Японд хэрхэн хардаг вэ гэдэг сэдв одоо ч хууль, нийгмийн хүрээнд тасралтгүй яригцаар байгаа асуудал. Хэдийгээр эрүүгийн хуулинд өөрчлөлт орсон ч бодит байдал дээр гендерийн хүчирхийлэл тасрахгүй, ялгуурлан гадуурхал 21-р зуунд ч хിവэр. 2014 оны тэр хэргийн дараач Шинжикугийн гудамжаар олон охид ухаангүй хөвтөж олддог байсан. Тэд зүгээр согтсон биш, бүр хөдөлгөөнгүй, бараг бие барих чадваргүй болсон байсан. Юпнийх нь хормойн гуй хүртлээс хөгцсөн тохиолдол олон гарч хин нэг нь унтуулах эсвэл булчин суллах төрлийн эм өгсөн байсан байж магадгүй гэж хардлага төрсөн. Хамгийн хачирхалтай нь эдгээр охид бүгдээрээ Японы эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан байсан бөгөөд тэр өдөр Мэйжигийн их сургуулийн эрэгтэй хүүхдүүдтэй хамт теннис тоглосон байсан явдал байв. Мэйжи их сургууль нэг мэдээлэл гаргаад дахиж ийм зүйл давтахгүй арга хэмжээ авна гэж хэлээд л өнгөрсөн. Ингээд л туссан. Өчнөө олон хохирогч байгаа гэж бодохоор үнэхээр сэтгэл өвдөм. Харамсалтай нь бид хохирогч бүрийн сэтгэлийн шарах идэхийг хүсгээс эмэгтэйчүүдийг хамгаалаасаа гэж залбирхаас өөрийг хийж чадахгүй юм. Та бүхэн ч гэсэн өөрийгөө энэ болцсошгүй эрсдлээс хамгаалж байгаарай. Өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа.